Ер нь манай монголчуудад ямар тийм зарчим дутагтаад байна. Ингэнгүүт ер нь маш их хатаархт юм байна. Ингээд тийм учраас хатаархдаг учраас юуд сурдаг. Яагаад гэвэл хүн хизээ өөрчлөгдөдөг гэвэл хүн сайн гэж бодохоор өөрчлөгдөх байлдаг. Та ганцаарлаас юу болов? Мэдхгүй ингээ. Би бол шийдэхгүй гэдэг дүгнэлтэнд хүрсэн байхгүй. Шийдэхгүй. Мэдхгүй. Миний амьдрал ганцаардл хүрээдэрлээ. Гэхдээ би бол чамайг шийдэхгүй. Би бол ер нь дүүгээ өнгөрөхөөс өмнө бол би эргээ бодохоор би ингээд амьдрах сонирхолгүй хөхийг хүсээл би амар ганцаардаад би ингээд амьдрч чадах өдөржингөө шаналаад чи бусдад хүлэн үнэхээр хүлэн зөвшөөрөхийг хүсэж байгаа юм бол чи нэг өөртөө хүлэн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг. Яг тийс нь ямар ч татлаа төтлөө байхгүй буюу эцгийн дэмжлэг байхгүй. Аль эсвэл одоо юу гэдэг хин нэг хамаатан садан байхгүйгээр Монголд өнөөдөр залуу наснда амжилттай яваад баяжсан хүн гэдэг бол үнэхээр хоор юм байлээ. Би уг нь бол тийм үний подкастт оруулъя гэж одоо нэлээд олон судалсан чсэн жишээлбэл зарим нэгнийх нь одоо компанийн танилцуулгыг харах юм бол бид нэр дөнгөж тгээсний гэсэн гэтээ 12 ажилтнтай байдаг гэдэг ч юм. Тэгээд ерөөсөө тийм хүн олж чадаагүй учраас өнөөдөр таныг ураад ер нь бол яг хүний зарчим гэж юу юм бэ? За мөн дээрээс нь хэрхэн одоо амжилттай хурдтай явах юм бэ гэдэг сэдвийг ярих гэж одоо өнөөдөр таныг урьсан байгаа. Тэгэхээр манай хамгийн ихний асуулт бол хамгийн энгийн асуултаар эхлэе. Та яаж баяжв? Одоо нэгдүгürt нь би баян юм уу? Баянгүйг би мэдэхгүй байна л да. Юу за одоо чамтай харьцуулбал баян баг. Эсвэл биелгэцтэй харьцуулах бол би үгээгүй гойлох юм болж байна. Тэгэхээр манай Монгол болохоор яг энэ зүг миний бодголохгүй. Баян гэдэг юм чи өөрөнхөр харьцуултаас гарч ирэх гэдэг байна. Тэгэхээр манай Монголд ер нь би бол зөвхөн баян хүн байдаггүй гэж боддог. Яг бол улс нь өөрөө ядуу улсад тэгээ би баян гэж өөрийгөө тодорхойлох юм бол ингээд өөр юутай харьцуулахаар баг компанийнх нь манай дотоодын нийт бүтээгдэхүүн чинь юунд нь ч хүрэхгүй болно шүү дээ. Тэгээ тэндээ би хин нэгэн тэндээ би ийм хүн гэхээр бас ингээд тэгэхээр би бол баян гэдэг төр бол одоо харьцуулахаас л одоо яг хинтэй харьцуулах л тэгээ зарим хүнтэй харьцуулбал би баян юм байна гэл. Тэгээ зарим хүнтэй харьцуулахаар бүр сэтгэлээр унтал ядуу болчих жоохгүй. За тэгэхээр тэгвэл асуултаа ингэж өөрчлөлт тавьчих. За та бол надаас хараад харьцангуй баян хүн байгаа. Ер нь бол хүмүүсийн толгойн дотор байдаг мөнх темперэл ахыг харахтаа дийл хүмүүсээс л баян байгаа учраас таныг яаж ингэж одоо амжилттай яваад байна гэдэг дээр та нэг хариулт өгөх ёстой байгаа даа. Өгье. Тэгэхээр яг нөгөө зарим нэг хүмүүстэй харьцуулбал зарим нэг хүмүүстэй харьцуулбал яаж ингэж арай нэг юм дээр байгаад байгаа юм бэ гэж хариулт гэвэл бас үгүй юм аа Тэгэхээр яг энэ нөгөө яг эргээ би бодохоор айгу баярлдаг байхгүй. Тэрний үг л энэ миний мэрэгчлэлтэй холбоотой. Би одоо 3 мэрэгчлэлтэй хүн, бизнесийн удирдлага, дээрэс нь удирдлага, тэгээ дараах нь болохоор хүн нөөц болцоог судалдаг. Тэгснээр хүн нөөц гэдэг нь болохоор ер нь өөрийгөө судалдаг. Өөрийнхөө нөөц потенциалыг судалдаг. Өөрийнхөө нөөц потенциал талаас нь ямар юм бэ гэдгийн талаар илүү мэдээлэл цуглуулдаг гэх юм уу. Тэгээ нөгөө мэрэгжлийнхаа хүрээнээс шалтгаалаад тэгж жагаад нэг илүү өөрийгөө нэг жоохон ийм надад нөөц болцоо байт юм гэж ойлгоод тэгээ би бол яг юун дээр илүү цаг гаргадаг бол хүнд бол ер нь 3 төрлийн нөөц байдаг. Нэгдүгürt нь физиологийн нөөц байгаа шүү дээ. Физиологи одоо хуучин нэг тэгдэг үстэй айгүй хөдөлмөрч байгээд би бол энэ дээр жоохон эсрэг байдаг. Яг бол хөдөлмөрч өөрөө хайрцаглагдчихж байгаа. Цаг хугацаанд хэрвээ чи одоо айгүй хөдөлмөрч байвал эцэст нь өвчтөй бол дуусах байгаа байхгүй. Яг бол хүн ингээд юм их ажилласнараа үр дүнд хүрдэг, их хөдөлмөрлснөөр үр дүнд хүрдэг бол энэ ч хүн ядарна. Ингээд бүх юм чи ингээд юм хайрцаглагддаг ингээд. Гэтэл хайрцаглагддаггүй ямар нэг юмд хайрцаглагддаггүй зүйл бол сэтгэлгээ байгаа байхгүй ингээд. Тэгэхээр тэр тал дээр илүү одоо нэг цаг гаргаад ихсэн чинь илүү одоо чиний дөрөвний тэр иржил яаж хурдтай байд юм гэдэг нь нэг цагт хийдэг юмыг би 30 минутанд хийх биш тэрийг бүр шал өөр өнцгөр харах гэдэг юм уу ингээд яаж 30 минутанд хийх вэ биш яаж өөр өнцгөр харах вэ гэдэг ийм сөрчин хайлт хийдэг ч юм уу ингээд тэгэхээр сэтгэлгээ гэдэг ахаа том нөөц байт юм байна. Ер нь тэгэд амжилтгүй гэдэг тэр хүмүүсийг харьцуулаад энэ чинь амжилттай чинь нэг ийм харьцуултууд л явагдаад байгаа шүү дээ. Ингээ харьцуулаад илүү дээр байгаа нь яагаад гэвэл арай өөр юм энэ дээр хүн болгонд л адилхан цаг байгаа. Бараг заримд нь илүү богинохон цаг хугацаанд үр дүн гаргаж шүү дээ. Жишээлх юм бол бид нар одоо
сая би ингээд өнгөрсөн жил Дубайд ирээд бүр толгоогоо зөхөрсөн. Тэнд одоо нэг улс одоо ерөөсөө 50 хэдэн жил болж байна. Тэгэхэд одоо нэг хүний нэг үе дуусаагүй шүү дээ. Үүсгэн байгуулагдсан хүн нь өнөөдөр амьд байна гэх. Тэгэхээр бид өнөөдөр нэг хүний үе дээр баг байрны ипотекийн зээлийн ард гарч чадахгүй байхад тэнд ингээд цөл байсан өнөөдөр яаж дэлхийн хэмжээний тийм төвлөрлөг эдийн засгийг үүсгдэг тийм юм болоод байгаа юм. Ийм богинохон хугацаанд гэхээр тэр хүний би номыг тэндээс авчирж ирсэн байхгүй. Одоо хааных нь бичсэн ном гэдэг юм уу 50 жил үйлчлэлийн тухай. Тэгэл тэндээс энэ хүний сэтгэлгээ майнд гэдэг юу. Тэгэхээр ийм илүү энэ тал дээр илүү сэтгэлгэн дээр илүү цаг гаргах гэж нөгөө оролдоод яаж сэтгэхэд байна гэдэг рүү яаж хөдөлмөрлөөд байна биш ингээ. Яг бол яг адилхан бид нар нөгөө шийдэж чадахгүй юмнууд нь бид нар цаг хугацаа гэдэг юм ерөөсөө бид нар шийдэж чадахгүй. Бид нар хөгшөхгүй байж чадахгүй тий. Бид нар үхсгээ ингээд хэр удаан амьд явахсгүй шийдэж чадахгүй зөндөө юмнууд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэгсэн мөртлөө их сонин онцлог нөөц юм билээ. Тэгэд ийм зүйлийн талаар судлаа. Тэрийг нэмүү жижиг өөр дөрөв хэрэгжүүлэх гэж оролдоод тэгээ уусаа төрөхтөө бид нар ч хүн ингээд гайхалтай төрсэн болохоор бүр жоох юм ойлгох талаас их үрдэн гарч байгаа байхгүй. Шүүл миний амьдрал төрхэд ерөөсөө л би нэг 10 сүүлийн 15 жил яг энэ рүү ингээд судлаад орж ийн хэрэгжүүлэх гэж оролдож байна. Тэгэхэд бүр үнэхээр 13 өөрчлөгдсөн. Тэгээ бүр ямар их том боломж өгд юм бэ гэдгийг. Тэгэхээр мэрэгжил маань бол 100% энэтэй бас холбоотой болчихж байгаа. Тийм байна. Сэтгэлгээ гэж энэ сэтгэлгээ буюу монгол хэлээр бол илүү mindset гэж орчуулагдах нь одоо англи хэлээр бол зөв байх л тийм. Mindset гэхэлэр хүмүүст нэг тийм бууж өгөхгүй байх гэж би бодоод байгаа байхгүй. Mindset гэж бас яг юу чинь сэтгэлээ гэхэлэр би яахын сэргэлэн байх хэрэгтэй ч юм уу те. Тэгэхээр таны яг өөрийн сурж авсан сэтгэлээ гэдэг зүйлийн тодорхойлолт нь яг юу вэ хүмүүст илүү ойлгомжтойгоор тайлбарлаж өгөх юм бол. Тий, одоо энийг ер нь би тайлбарласаар л явж байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг өөрөө ч би нөгөө энийг бас монгол хэл дээр яаж уйлдуулж ойлгох хэрэгтэй вэ гэдэг. Яг үг гэхээр энэ өөрөө юу юм блэ? Өөр одоо шил Америк гэдэг юм, Европ гэдэг юм чинь нөгөө хүн рүү ач холбогдлогддог хүнийг нөөц потенциал гэж хардаг. Хүндийн хөрөнгө оруулалт. Хүнийг өөр би одоо манай Монголд чи эдийн засгийн хүчин зүйлгээд хуралд суухад тэн дээр хүнийг ерөөс эдийн засгийн хүчин зүйл гэж үзэхгүй байгаа байхгүй. Одоо юу те уул уурхай нүүрсэн эдийн засгийн хүчин зүйлийн хүн ерөөс Монгол хүн бол ерөөс сонир биш гэдэг. Энэ бол хизээж юмэг өөрчлөх зүйл биш ингээд хідэн хувьч биш гэж ингэж харж байгаа болохоор нөгөө нийгэмд энэ рүү чиглэсэн том юм бүтээц юм суугаагүй боловсролын систем тогтолцоо шиг гэдэг юм уу те ингээд тийм болохоор нөгөө нийт массын ойлголт ерөөхдөө бас ингээд өөр энд ингээд тэгэхээр бол бас энд бол ясаар л явж байгаа. Надаа би өөрөө ч уучрах гэдэг ямар хэлээр энийг яг яаж ингээд юм ойлгох хэрэгтэй болоо. Ингээд нийгмийн хэл ойлголцдог хэл гэдэг юм чи адилхан монгол хэлээр яриад байгаа мөртлөө ингээд ойлголцож чаддаггүй шүү дээ тий наа чи яг би юу гэж ойлгох вэ. Тэгэхээр илүү нэг ингээд одоо сүүлүүд лекчер талаасаа илүү нэг юм тайлбарлаад ингэнгүүт илүү ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр илүү нэг жоохон цаг гаргаж ингээд хүмүүст яг амьдралынх нь кейс төр ч юм уу яриад энэ талаараа коучинг гэж болоод явчихж байна. Тэгснээр заримдаа илүү лекц тал руу жохоолоо явчихж байна. Ингээд тайлбарлал явчихна ерөөхдөө тий одоо тэгтээ бид нар чи бараг нийтээ нэг 18,000 орчим хүмүүст л яг энэ чиглэлээр юу исэн бэ шүү. Сургалтууд эдэр хийгээд ингээд явсан бэ шүү. За сэтгэлээ гэдэг бүр илүү жижиг зүйл рүү задлах юм бол зарчим. Тэгээд зарчмыг дахиад цааш нь задлах юм бол зарчим гэдэг чинь ердөөсөө тухайн хүн өдөр болгоно л маш жижигхэн үйлдэл болон дээр шийдвэр гаргаж байгаа тийм явдал байгаа шүү дээ. Жишээ нь та бас мэдэх Jim Rohn гэдэг бас маш алдартай агуу бизнесмен дээрээс нь одоо хөвгний чиглэлээр эхлэл тавьдаг хүн байт. Мань нөхөр юу гэж үтсэн бэ гэвэл за таны хэлж байгаа магадгүй харьцангуй амжилттай хүмүүс юу нь тэдгээр хүмүүсийн амжилттай болгож байгаа юм бэ гэвэл жижиг зарчмуудын нийлбэр нь ердөөсөө тэр хүмүүсийн амжилттай болгоод эсэргээр харьцангуй амжилтгүй явж байгаа хүмүүс болонгууд нь өдөр тутмын жижигхэн үйл ялэг шийдвэр гаргалт болгоно дандаа буруу хийгээд байгаа учраас тэдгээр хүмүүс бол фейлтэд байна гэж маш ойлгомжтойгоор тайлбарлаж байсан. Тэгэхээр таны хувьд яг та өнөөдөр ингээд харахад ер нь манай монголчуудад ямар тийм зарчим дутагтаад байна. Яг human development талдаа гэсэн үг шүү дээ. Хүний хөгжил талдаа тий. Энийг би харсан л та. Ерөнхийдөө манай монголчууд бол маш их потенциалтай мөртлөө гол нь тэр потенциалтай байх чухал шүү. Тэрийг юусэн буюу хэрэгэлдэг юм бэ, ашиглаж чаддаг гэдэг нь хамгийн чухал байгаа шүү. Тэгэнгүүт ерөөсөө маш том нэг сул тал байдаг. Тэрний үг бол айгүй хатаархдаг хүмүүс. Тий. Тэгэхээр хүн нөгөө хатаархахаар суралцах боломжгүй болчих.
хүн хизээ суралцдаг бол хүлэн зөвшөөрж суралцдаг. Curiosity бас сонирхол шүү дээ. Чамайг би шил чи надаас нэг юмар илүү байхад би чамайг ямар мундаг юм бэ гэж чамайг галаад шээд яаж юм болов гэж би ингээд чиний тэр дадлыг чинь би өөрөө ингээд нөгөө дөөрэж хийгээд чаддаг болно гэсэн ингээд. Тихгүйгээр зүгээр ингээд юм атархаад ингэх юм бол би юусоо чиний нөөцийг чинь би ашиглаж чадахгүй болчихж байгаа байхгүй. Чаны чаддаг юм би бас чаддаг болохгүй болчихж байгаа байхгүй. Ингэнгүүт ер нь маш их хатаархт юм бэл ингээд тийм учраас хатаархдаг учраас юу ч сурдаг. Тэг яг л одоо цаа хараар ингээ нэг фэйсбүүкээр бичиж байгаа. Энэ бүх зүйлс ерөөсөө дандаа бараг 80% хатаархтал юм явж байгаа. Заа ингээ хүнийг доромжлно гэдэг чинь хатаархаад ингээ бүх юм сэтлүүд нь яагаад ингээ нэг хүний юм илэрхийлээд байна шүү дээ. Ингээ хэн байгаад байгааг ингээ илэрхийлээд байна шүү дээ. Өөрөө ингээ тийм тэгвэл тийм байх дүүрэн байдлах боломж байхад тэхгүй. Тэгээд зүгээр үр дүн зүгээр хатаархаар үр дүн яг ямар үр дүн төрж байгаа вэ гэхээр одоо хатаргал гэдэгт чинь бас цаг гаргаад байгаа хөөх. Бодоод л тэ юу гэж бичих вэ? Ингээ бүр ингээл юу ягаал тэ ингээд нэг юм цаг гаргаад гэтэл тэр цагийг бол суралцаад гаргасан бол тэр хүн хөгжих байсан. Тэгэхээр тэгэл ерөөсөдөл байгаа байран дээр улам хоцрол тэгээд ирэхээр улам өөртөө ихтгэлэг болол тэгэл улам стресстэй болол тэгэл ингээл ийм л байдалтай л байна л гэсэн үг ирэхэд бол тэгэхээр ер нь бол энэ зам бол тэгтээ яг бид гэж утсан бас энэ тодорхой хэмжээний ингүүл бас би бахан муулуулах бах. Гэхдээ үнэн юм. Энэ бас нэг юм үеэр байна. Сүүлийн би залуучуудыг бол сонин гайгүй. Ер нь сүүлийн 20-дээс доош төсвөр нэг ажиглагддаг. Ингээд шууд хүнийг сайн байвал сайн гэдгийг хэлж чаддаг. Хилээд та яаж ингэсэн суралцах гэдэг. Ингээд жоохон тэр нэг юм дахиад нэг юм нийгмийн юунууд яваадах шиг байна. Тэ ингээд тэгэнгүүт нэг юм гомдомхой үеих амирх байдаг. Зөв ингээл гомдлол юм буруу ямар нэг эзэнтэнтээс олоод те бид нар буруу өдөртөгч тавьсан ч гэдэг юм бид нар тиймтэй байсан. Тэгээд би ингэж байгаа. Тэгээд би юм амтарч байгаа. Миний нөхөр намайг миний гэлгүй дүүрэн л нэг юм буруутсан. Тэгээ би юм байхсгүйсэн. Тэгтээ би юм байгаа ингэдэг. Тэгээ энэ зам бол яг ийм өхөл рүү, ийм ангал руу яг нэг өөрийг нь түлхээд шивүүлж байгаа байхгүй. Ингээд тэгээ тэрийг өөртөө нөгөө нэгдүгürt мэдээл одоо энэ ч сүлдө өвчин болчихж байгаа гэсэн сэтгэлгээ талаас явал энэ чинь ингээд бид нар ингээд биен дээр их шарахыг хараад байгаа боловч ингээд дахиад хүн гэдэг юм чинь би физиологоос гадна дахиад өөр одоо юу гэж тайлбар сөөвлгээд л ярьдаг шүү дээ. Нөгөөтэй баг ингээд нүдэнд харагдахгүйгээр ингээд мөг тэмбэрл гэдэг зүйл чинь байгаа. Ингээд тэр чинь ингээд гинтцэн бэртгцэн юм тэрийг ингээд ил гаргаа шарахаа одоо ингээд өөр өөртөө ажиллах бол айгүйх тийм хэрэгцээ бол их байгаа. Манай монголчууд за мэдээж бүгд бол биш. Гэтэ таны түрүү хэлжсэн шиг миний бодлоор бол ер нь өөр гэдэг ер нь хүлээн зөвшөөрдөг юм шиг байна. Өөрөөс нь өөр сэтгэлгээтэй ч юм уу тийм байхаа ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүйгээр тэр чигтээ хаачдаг. За тэгээд нэг ялангуяа нетворкинг ийм боломжууд айгүй хомс байдаг гэж би бодоод байдیں۔ Тийм учраас магадгүй хүрээллээсээ ерөөсөө гарч чаддгүй учраас өөр хүн байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгээд хүлээн зөвшөөрч чадахгүй учраас таны хэлж байгаа хатаархаад тэгээд хөгждөг гэдэг нэг тойрог дотор ороод байдаг юм санагдаад байна л та. Таны хувьд яг энэ хүрээлэл гэдэг яг юу вэ? Та хүрээллээсээ хэр их суралцдаг? Хэр их одоо энэ хүрээллээ ер нь сольж өөрчилдөг вэ? Гэхдээ яг энэ юу юм бэлээ л дээ. Нэгдүгürt нөгөө бид нар айгу цөөхүүлээ 3 сайн ингээд. Тэр нөгөө юм цөөхөн дунд чинь нэг юм сонин биенийхэн тухай амар их мэддэг. Ингээ биенийхэн тухай амар их ярьдаг те. Гэтэл ингээл 25 сая хүн ч юм уу ингээл амьдрахад 25 сая хүн ингээ одоо хин юм болоо тэрэнд гисэн гэл ингээ залах нь үстэй. Баг ингээ те би ингээл солонгос яаж байгаа хүртэл метроны бодол дээр мөн хятад ингээ метроны бодол том метроны бодол дээр хүнтэй зөрөхөд хүртэл ингээ ингэж харсаар гоо сүлт нэг яг тэндээс харцах бид нар бол цөглөл болохоор ингээ зөрж мөрөхтэй хүмүүс харддаг юм байна. Тийм те. Асар их ингээ ийм хүн их зөрж байгаа ийм юм донд ингээд нэг хит хараа сүлдээ бүр ингээд хүн хар дотор мохор гэж байгаа байхгүй бүр тийм их хүн донд сүлдээ хүн сонирхоо болж байгаа. Хүн хэнийг сонирхог л өөрийгөө л би гэдэг. Тэгэхээр ихвчлэн олон сая хүнтэй юм хүн аманд ингээд ажиглагдаад байдаг юм болохоор ерөөсөө хүмүүсийн тухай сонирхдаг тэр ховтоос ямар хүчтэй хэм байр ярихгүй. За үнэхээр нэг үндэсний год те инфлюенсер иймэрхүү хэдхэн зөвгөнийхэд манай дээр ч ерөөсөө нэг сони айгүй хүний тухай яриад айгүйх нэг тийм те ийм одлог хүмүүст нэг л их юм одууд ихтэй сайн яриад байгаа баячууд ихтэй те ингээд бүр ингээд мэдгүй яаж нэг тийм юм ихтэй тэгж ярьдаг ингээд тэгээд ингээд тэгэхээр нэг энэ өөрөө цөөхөн
хүн амтай хүнээс юу болтын болов. Тэгээд харьцуулаад тэрнээс үсээд маш хурдан бардам болдог, ингэдэг тэгдэг гэл ингээл. Хий чи ингээл тэнд бол солонгос ч юм уу ингээд амар мундаг бүртлээ ерөөсө бардам биш. Яагаад гэвэл ингээд тэрийг ч хинч таахгүй. Манай дээр чинь л ганц бараг ингээл наадам төрөлхтөл шүтээ буу юм бол ингээд нэг ийм сонин нэг юм бүхэн яриа л те. Ингээл ер нь тусдаа төрсэн хүмүүс ингээд нэг ийм нэг юм соёл гэх юм уу эсвэл яг одоо үед юм байгаа мó хуучин байсан үсгийг мэдэхгүй л байна л да. Яг нэг одоогийн бидний амьдраад байгаа үед нэг иймэрхүү юм яваад байгаа мó. Тэгэд энэ бас нэг би бол бодсон миний дүгнэлт нь хүн бас айгу цөөтэй болохоор тэгдэм болов гэд. Тэгтээ би өөр бас манайхтай харилцаа ийм цөөхөн хүн амтай мөртлөө те бас яг ийм соёлтой байна уу гэхээр бас зарим ганц хоёр мэддэг үйлсдэр бол бас яахгүй байгаа байхгүй. Цөөхөн хүн бол хүнтэй болохоор нэг юм амар юм байна гэхээр бас тийм биш байгаа ингээд. Тэгэхээр одоо гэхдээ би нэг бол монгол хүний зан гэж бас хэлмээргүй байгаа. Яагаад гэвэл ингээд энийг одоо үед амьдарч байгаа нэг юм хүмүүс юм. Тэрнээс ингээд бидний өмнө өвөгдөөд эсвэл ингээд 100 жилээр яг ямар зан чанартай тэгэхээр бидрээс өөр байсан байж бас болно шүү дээ, тэ. Таныг хүлээн зөвшөөрдөг. Танд атаархдаг хүмүүс зөндөө байгаа. За зөндөө байгаа гэдгийг мэдэн байж та өөрийгөө олон нийтэд ил гаргаж ихэсэн гэж би бодоод байна. Таны хуу хүн чинь бас арай нэг өөр хүн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр та яг яагаад ингэж одоо олон нийтэд контент хийхээр болов яг ямар одоо цаана зорилго байгаад байгаа юм бэ? Гэхдээ яг хөө тэгэд ер нь бол эхнээсээ миний зорилго болохоор тэр хүмүүс ингээл хатаархаал ингээл инээ татах гэдэг биш. Ингээд би ч өөрөө мэрэгчлэн хүнтэй холбоотой учраас нөгөө мэрэгжлийн тухай л ярьж хүний тухай ярьсан чинь хүмүүс илүү ингээл яг комментүүдийг харахаар илүү хатаархаал ингээл янз бүр бичээл миний оролцох юмд оролцдог ч юм уу тэр хүн ингэнгүүт энэ үл өөрөө ингээд нөгөө талаас харуул амар эерэг зүйл байгаа байхгүй нөгөө анхаар энэ чинь маркетинг болгож ашиглахаар нэгдүгürt анхаарлын төвд байна ингээд тэр хатаарлыг чи ингээ буцаагаад ашиглаж хүн болно шүү дээ. Ингээ эргүүлж болно, нэг юм ингээ ойлгуулж болно, ингээ буцаагаа тий. Тэгэхээр ингээ тэрийг би өөрөө лид хийх юм бол удирдах юм бол тий яаж удирдах болно шүү дээ. Ингээ. Тэгэхээр өөр юу ч удирдаад байна л да. Өөр өнцгөөс харчаад ямар сандаа надад тэр одоо миний гол сайхны хаалгаа чи өөрөө маркетинг ажил. Тэ нөгөө солонгосын компани яагаад намайг сонгосон бай гэдэг шалтгаан өөрөө би анхаарлын төвд байгаа. Хоёрт нь миний одоо тэр нүүрний хэлбэр шанаа мана яг өндөө өөр хүнд ямар хамаагүй хахад өөр хүмүүсийн хувьд тэр ингээд яригадаад байгаа учраас тэр өөрөө хэрэгжилж болох амар гоё маркетингийн одоо юу суурь өгдөл байгаа байхгүй. Би уусаа нөгөө тэдний маркетинг хүн холбогдоход хэлжээс чи бол амар сайн тийм маркетинг юм байна. Угаасаа танах хэрэгтэй дэргүү хүн үзэн яагаад үгүй хэрэгтэй дэргүү энэ чинь ингээд би хийгээгүй хүмүүс өөрөө энийг өөрийнхөө үүсгэсэн тий тэгэнгүүт үүсгэсэн юм чи би зүгээр ашиглах юм уу тэрийг нь би тэр ситүэйшнийг ашиглах юм уу ашиглахгүй юм л гэдэг л надаас тийм шийдвэрлэл гаргаж байгаа байхгүй ингээд тий тэгэхээр иймэрхүү байдал бол одоо тэгэл ингээл маркетинг бол ингээл яах гэсэн үг тий тэгэхээр тэгтээ зорилго маань бол бас тийм биш ингээл тий Болон зорилго маань бол хүмүүст өөрийнх нь тухай ойлгох, өөрийнх нь би яаж ингээд хэцүү байгаа юм мэдж байгаа, ямар болцоо чамд байгаа гэдгийг ойлгохыг хүсэж байгаа. Тэнгүү тэрийг зарим сонирхож хүмүүс байгаа шүү байгаа. Зүгээр тэрийг ингээд тоглоом шоглоом болгоод ингээд нэг юм мушгаал юм уу ингээд нэг тийм ч нэг монголчуудтай ойлголцоод ингээд бас үгийн сонголтууд над дээр ч алдаанууд нь бас байдаг ч биш магадгүй ингээд тий. Тэгээд нэг юм алдаан дээр тоглоодохоор сүултээ би албаар алдаж өгөө бичдэг ч юм уу тий. Яагаад гэвэл тэгээд үл комментээр бичүүлээд энэ реакшн тэгээд илүү олон хүн тэгэж шүү дээ гэдэг ч юм уу ингээд тоглолтууд хийгээдүүл ингээл амар яг надад бол жоохон хайпи л байгаа ингээд нэг тийм тэгтээ яг миний 100% ингээл амьдрал биш энэс нэг амар би өөрөө тодорхойлол баяр баясгалаа бол надад муухайч байгаа тэгтээ ингээд нэг юм хайпи тэгэл яг сонирхолтой Монголд угаасаа нэг юм тэгтээ нөгөө гадагшаа ч юм уу гараал өөр улс орноор гарахтаа яг энэ сим унтрахгүй тэнд ямар ч тийм тэр сайн биш ингээд тэг ингээд шал өөр нөгөөстэй сим унтраагаа тархинд гсэн юм солихгүй бол нөгөө тэр нийгэмд ойлголцож байгаа болчихно. Гэхдээ энэ бол Монголд маань нэг юм байдаг та гэл нэг юм үгүй бас сонирхолтой юм шиг мэдхгүй бид нар бас ингээд нэг эсвэл зүгээр бид нар юм амар үр дүнтэй гэхээс илүү тийм хөгжилтэй амьдрахыг хүсэж байгаа үеийн ч байж магадгүй зүгээр би ингээд бооцох яг би ойлгох үнэхээр хөгжилтэй хичээгээд байгаа байхгүй ингээд яг ингээд те ингээд зарим хүмүүс тэр аимшиг юмштай яг зүгээр л хэдүүлэх хөгжилтэй те нэг юм гоё байж байгаа л энэ амьдралыг доосхийг ингээд яг нэг юм үеийнхэн юм уу бид нар ингээ би бас амар ойлгохыг хүсэж байгаа тэгэл гэхдээ би бас яг хэн байхаа бас ингээл тодорхойлохыг хүсэж байгаа тэр орон зайн донд тэгэл
ингээл явж байгаа. Өстө гоё хариултаа л. Гэтэ айгүй үнэн байхаа. За жишээлбэл гадаадд нэг жоох удаа Монголын ингээ нөхцөл байдлыг мэдхгүй сошиал дээр юу болж байгааг мэдхгүй байгаад тэгэхээр Монгол хүн миний хувьд болохоор уйдаад эхэлж байгаа. Нэг хөгжилтэй зүйл дутаад альсвал би нэг тийм сайн хүн байхыг болж үжиглдэггүй. Жишээлбэл бийцэн хүн муулах үедээ бол тийм муул хүн инээ дээр гадаад байхгүй болоход ирнэ шүү дээ. Тэгэхээр нэг л зүйл ингээл хоосон дутвал хоосоо оргиод нэг тийм ард түмэн байж магадгүй юм байна гэж харж байна. Тэгээд танаас дараа нь асуумаар санагдсан зүйл нь болгонгууд нь та айгүй өөрчлөгддөг гэж би харсан. Ер нь бол тань хийж байгаа зүйлүүд гэж хараад за наацх нь гаднах төрхөөс нь хулаад өөрчлөгдөөл хийж байгаа зүйлүүд нь өөрчлөгдөөл. Тэгээд Дарвиныг одоо бүгдээрээ мэдж байгаа. Дарвин тодорхойлохдоо ямар төрөл зүйлс анд үлдэж байгаа юм бэ гэвэл тэр бол ерөөсөө хүчрхэг биш, ухаантай биш, өөрчлөгддөг зүйлүүд талсан зохицоод өнөөдөр анд үлдэж байгаа гэж. Тэгэхээр та яг өөрийнхөө бизнес болон хувь хүн дээрээ ер нь энэ өөрчлөлтийн зүйлийг хэрхэн адапт хийгээд өөр дээрээ хэрэгжүүлдэг вэ? Ерөөсөө наач ерөөсөө бид нар яг амин сүнс. Ерөөсөө манай бизнесийн ч амин сүнс. Жишээлбэл би өөрөө айгүй сул дорой ч юм уу юм байсан болохоор 10 жил эдэр дэшүүл би их айгүйх тэрлхүүлдэг айгүйх нэг юм тэр нийгэм хэцүү байсан байл л да ингээд нэг юм ялгуурлан гадуурхал дунд байдаг гэдэг ч юм уу те. Одоо шил би бол яг эсрэг ингээд бити ялгуурл гэдэг байгаа шүү дээ. Үр дүнгээр бол би хүнийг ялгуурлаж болно гэж боддог. Яг бол хүн өөрөө нийгэмдээ гүйцэтгэлээр хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Тэрнээс хүнийг шууд байгаар нь хүлээн зөвшөөрдөг ганцхан одоо секшн бол гэр бүл буюу family. Нийгэмд буюу одоо хүн ингээд бие хүн болох гээд ингэж бол хүн ямар нэгэн гүйцэтгэлээр зөвшөөрөгдөх хэрэгтэй. Тэр сайн бүтээл хийх юм уу ингэ тэгж чадахгүй тэр хүн голгодох хэрэгтэй, ингэх хэрэгтэй, тий авчигдах хэрэгтэй. Тэр хүнд ажил олдохгүй байх хэрэгтэй, албан тушаал дэвшихгүй байх хэрэгтэй. Энд чи өөрөө ингээд энэ гологдол гэдэг юм чи өөрөө хүнийг амар юм юучлуулж одоо нэг хүнийг хүн болгож яадаг зүйл واخхой ингээд тий. Тэгэхээр яг манайхан нөгөө энэ заримдаа тэнцвэрийн жоох нэг тийшний болонготой илүү жоохон хов хүний нэг орохсгүй асуудал руу халт оруулцдаг ч юм уу те. Тэрнээс энэ юм шүүгээд байгаа нь өөрөө би айгүй бас байх хэрэгтэй шаардлага чард төмөн шүү дээ ер нь те. Би яг би өөрөө сошиал дээр гараад тэр амар ингээд би ч яг өөрөө нэг амар их шаардлагын дунд хизээний байсан болохоор нэг надад хүн тусаагүй юм шаардлага чарддаг ингээд хүн үсээ би будсан ч гэсэн ингээд зөхгүй байна гэдэг хоёроо ийм нэг миний ийм яг зөв үнцээр хараад ингээл амар дүүрэн ингээд гэхдээ дүүр миний төлөө санаа зовсон юм байгаа байхгүй. Гэхдээ тэр хүн миний төлөө санаа зовоод амар цагаа аваад байгаа болохоор би бас тэр хүн амьдралд санаа зовоод байхгүй. Яна энэ хүмүүс ингээд одоо надад санаа зовж чиж одоо эргөө амьдрал ах нь одоо яаж байгаа одоо ингээд бас юм уу ажил үйлчлэг хийж байгаа юм болоо юу. Миний тухай амар их бүртгэгээр манай хамаг гэр орны бүх тавилга бүртгэгдсэн хүмүүс байдаг шүү дээ. Тэрийг солилцсон юм уу, байлцсан юм уу гэж би өөрөө бүр мартчих гэрийнхээ тийм ингээд тэрийгэ тэгснэ те тэр хүн заримдаа тийм бичгээр яадаг. Тэгэхээр ингээд нэг ийм юм. Гэхдээ энэ бол багаас ихсэн байдал яг үнэ. Ингээд би 10 жил тахтал бас ингээд хүүхдүүд чинь нэг ингээд муу байвал муу гэдэг ингээд шоголт ингээд ийм болохоор нэг надад амар ингээд амьдралын эн чинь ингээд 10 жил тэр чигээрээ их сургууль тэр чигээр юм тодорхой хэмжээний баг 10 жил хөвчсчгэр юм хабит болчих. Энэ дунд вирус өөрийгөө сайн гэж бодхоо болцсон байгаа байхгүй. Энэ маш зөв юм бэл. Яг хүн хизээ өөрчлөгдөдөг гэвэл хүн сайн гэж бодохоор өөрчлөгдөх болдог. Хадвал чи сайн ч өөрчлөгдөх шаардлага байхгүй. Тэгэл хүмүүсийн шүүмжил сонсгоо болно. Хүнээс юм сонсгоолгүй яагаад чи надад над шиг сайн хүнд чи юу яагаад байгаа юм хэлээд байгаа те чи өөртөө наадуу гэлгээд тэгээ би өөрөө нэг айл алинаар амьдарч байсан байхгүй амар сул дороор амьдарснаа сүлд нь ингээд компани дээр байгуулаа ингэсэн чи надад үг хэлдэг хүн байхаа болцсон ах トゥ хамаатан саднаас ахвалаа тэр чи хамгийн юм тангаала байгууллага дээр захирал үг хэлдэг хүн хинч байхгүй болоо шүү тэгээ би нэг 2 жил ингэж амьдарсан чи амар өөдч эхэлсэн байхгүй ингээд хинч тэгээд би ийм сайн биш те би ингээд амар муу ингээд би ингээд өөрийгөө засмаар гэдэг юугаа болж байгаа болохгүйгаа ингээ мэдмээр гэдэг тэрийг би одоо нэг өөрөө л олох хэрэг гэж байгаа юм. Гэтэл хуучин хүмүүс олж өгдөг гэсэн юм л шууд хэлээл ингээд гэтэл нөгөө сүлд хүн надад юу ч хэлэхэ болоод ихсэн чинь ингээд өөрөө тэрийг олох гэж амар юм хүндрэлтэй баг хүнээс асууж байгаа байхгүй. Би ингээд ер нь яг ингээд чайг надад хэлээч танд хэлж болох юм уу гэдэг ингээд. Тэгэд одоо бол манай ажилтнууд эдгээр юунууд бол намайг шууд 100% юу гэдэг шүмжилж чадна юм нээлттэй хинч ер нь яг бол би тэдрүүдийг хүлээж авдаг учраас тэгэхээр нөгөө би ерөөсөө тийм сайн байх сонирхолгүй зөв үргэлжийн хувьсан өөрчлөгдөх
Тийм учраас үргэлжийн шүмжлэл доон дүргэлж алтан оноо доон үлдгэж тэндээс гол нөгөө суралцаа ингээ бид нар зөвийг одоо манай бизнес төр хүртэл бид нар зөвийг хайдгүй ш зүгээр л хийгээгүй чиж зөв буруу тухай ярих нь өөр амар тэнэг байхгүй хийц юм уу наадах чи над яриа чи хизээ яригдах гэдэг нэг бол хийсний дараа яригдах гэдэг байхгүй тэгээд зөв байсан бол тавтах гэдэг юм уу буруу байсан бол тэгээд дараа нь айлын дурчлах гэдэг ингээ нэг юм хийгээгүй ажил ер нь энэ зөв энэ буруу юу гэл нэг тийм амар ухаантай хүмүүсийг бол бид нар ингээ хамт ажиллаж чаддаггүй байхгүй нэг шал дэмий юм дэр ингээ нэг юм бид нар ингээ цаг гаргаад байгаа юм санагтай зүгээр л тэгэл зүгээр бид нар бол чаддаг юм ач хийдгүү зүгээр л хийдэг тэгээ хийжээ дараа нь чаддаг болдог тэ ингээ хийжээ чадахгүй юу ч гэж яг үнэ хэлгээд асууж байгааг сүүлийн 10 хэдэн жил дандаа л бараг л тэр чадахгүй зүйл үттэйг дандаа л ноцолтчихсэн байна. Тэгэхээр нэг энэ хувьсаж өөрчлөгдөхөд бол хамгийн чухал тийм юу нь бол одоо тэгээ энэ сүлдээ миний амьдрал ингээ 20 жил болчоор бараг амьдралын болчлоо дөө дадал философи. Тэгээд манай байгууллагт бол ухаантай хүн гэж хизээж байхгүй. Тэгж хүн хизээж ухаантай байдаг ч гэж бид нар бол тийм философит итгэдэг ингээд тий бид нар өсөө өөрчлөгцөр бол яг тэгвэл ингээд өөр нөхцөл байдлууд өөрчлөгдөж байгаа. Хүмүүс өөрчлөгдөж байгаа учраас бид нар ойлгомжтой бидний тухай зөв байсан юм зөв биш байхаа болчихж байгаа. Ингээд тий яг энэ ойлголтоос болоод хүртэл би компанид оруулсан шүү дээ 2 компаниг. Яг зөв гэсэн юм хийсэн. Тэгээд тэр нь зүгээр өнгөрсөн 5 жил зөв байсан юм лээ. Тэрийг бид нар ингээд хийгээд үрдэн гаргаад идэгснэ. Дараагийн 5 жил тавтах гэж оролцсоор байгаа л тэгээл дампуурчихсан. Тэгээд сүүлд нь хөлөө зөвшөөрчихсэн байхгүй. Энэ зөв биш болчих. Гэхдээ зүгээр зөв байсан. Гэхдээ одоо зөв биш болчих. Мэдхгүй нөхцөл байдал нь өөрчлөв. Бид нэг анхаарлаа тэрийг тавтахтаа биш өөр юм дээр анхаарлаа тавих байсан байна. Юу өөрчлөгдөж яац хийц өөр юм бид нар уншихад ойлгоход анхаарлаа хандуулах байсан байна гэдэг сургамж аваад тэл дээр 2 компаниг баяртай болгочихсон. Хоёр төрлийн хүмүүс байдаг гэж би ойлгодог бүтлгүүтлээс. Эхнийх нь болохоор бүтлгүүтлээ цэг буюу тэндээс цаашаа хөдөлдөггүй бүтлгүүтлээр нь аваад цаашаа юу ч байхгүй наадаа. Хоёр дахь төрлийн хүмүүс нь болохоор бүтлгүүтлийг процесс гэж хардаг. Буюу энэ бол үйл явц бөгөөд энэ бол ерөөсөө төгсгөл биш гэж хардаг. Таныг бол тийм байх гэж угаасаа бодож байна. Тэгэхээр яаж энэ одоо юу гэдэг тэр чинь уг нь бол айгүй том цөхрөл агаад байгаа шүү дээ. Өөртөө итгэлгүй болно. За яана ингээл айгүй олон хүмүүс ингээд төгөөдчлаа. Би ер нь ингээд бодлаа юм биш үү. Буугаад өгсөн айгүй амархан шүү дээ тэр чинь те. Зүгээр л болцсон гэдэг чинь бүр маш амархан шийдвэр байгаа байхгүй. Тихгүйгээр дахиж нөгөө алдаагаа засаад урагшлахын тулд хүн ямар сэтгэлгээтэй байх хэрэгтэй вэ? Тэр нэгдүгüрт нь одоо нөгөө юу нь бол бид нар бол яг тэрийг бардам зан гэж үздэг байхгүй. Чадна гэж бодож байгаагаа ч юм уу эсвэл ингээд одоо тэр бүтлгүүтлийг гэж хараад байгаа хүн бол минийхээр ямар хүн байна гэвэл чадна гэж өөрийгөө ботцсон хүн байгаа даа шүү. Итгэцээ. Тий. Би бол аль хэзээний жишээлбэл фейлдэх байхаа л гэж би бодчихдог. Сая би ингээд физик тэмцээнд орсон. Улсын аваргаараа төрүүлээд талтавсан. Тэгэхэд би өглөө нь бичлэг хийгээд цацсан байгаа. Тэр бичлэгэн дээр би юу гэж ярьж байвал өнөөдөр би фейлдэх юм шиг байна гэж ярьж. Угасаал тэр өглөө амар хэцүү байсан. Ингээ би өрнөхөө шатраал тэгэл угасаал би чадахгүй тэгэл би угасаа тэн дээр би алтахгүй ч чиг байхгүй би зүгээр л угасаа ингээ дотор угасаа фейлдэх юм байна тэл би угасаа фейлцээр л ирсэн болохоор фейлдэгчл тэнд татсан ингээл тэгэл хийгээл гэхдээ процесс бол тэгэл зогсдгоо процесс бол тэгэл хийгээл тайзан дээр аль хэзээний одоо өөртөө тайзан дээр би аль хэзээний фейлдэх байхад гэхдээ би хийх ёстой юм хийгээл тэгсэн чинь үрдэн өөр гарангууд ерөөхдөө яг ийм юмнуудыг бол би нөгөө зөндөө амьдралынхаа нөгөө хөвчлөлт дээрээс ингээд харж ирсэн болохоор ерөөхдөө бол тэгэхээр ер нь бол ингээд одоо тэр чинь нэг юм тохон хов хүний өөрийгөө үнэлэхтэй хүн өөртөө итгэлгүй болно гэдэг чинь одоо би үл жишээлбэл өөртөө маш итгэлтэй тэр нь би ийм үр дүнд итгэлтэй биш байхгүй ямар нэг юм би чадчихаараа би мундаг гэж өөрийгөө боддоггүй чадахгүй хахаараа мундаг биш гэж боддог. Нөхцөлтэй биш гэж байна шүү дээ. Ямар ч нөхцөлгүй. Өөрөөр хэлэх юм бол би ингээд нэгдүгüрт нь би ирүүл байгаа нь би амьд байгаа нь энийг би амар том ялалт юу ингээд миний эцэг миний хайртай хүмүүс төр ингээд би нэг өөр юмар ингээд дүгнж байгаа байхгүй. Эднэрт би ингээд өөр юмд хүмүүсийн надад хайртай хүмүүсийн надад хандлага ингээд өөр юмд би итгэлтэй. Тэрнээс биш ингээд нэг удаагийн ингээд юмыг чадахгүй байх ингээд эсвэл чадаагаал чадлаа гээл би амар хөөрөөл те ингээд эсвэл чадахгүй байлаа гээл ер нь би бол амьдрах ёстойсгүй ер нь би юм байна гэж ингээд миний өөрийгөө тухай бодох бодол тэр перформанстай нэг тийм юугүй гэх юм да
хамаарлаггүй гэх юм уу нэг ингээд нэг жоохон ерөн зайт. Тийм. Тэгэд хүмүүсийг ч гэсэн тэгж бодоос гэж байна. Гэхдээ өөр үдэм жишээл тэр би чинь нэг компанид амархад би 100 ажилтан тавьж байгаа 8 л болцсон. Тэр 142 хүн яагаад явсан бэ гэвэл тэр хүмүүс үр дүнгээс болж явсан. Өөрөөр бид нар үнэхээр үр дүн бол хэцүү байсан. Дахиад тэр компани босхог нь тодорхойгүй. 8 хүн тэр 150 хүн надад итгэлтэй байсан хүн байгаа байхгүй. Тэгээ би ингээд нүдэн дээр нь дампуураад ингээд янгот за дууслаа гэд дараагийн итгэх хүнээ хайсан. Нөгөө үлдсэн хүмүүс 8 хүн бол өөртөө итгэлтэй хүмүүс. Тэгээ бид нар 8 хүнтэй ярьжсэн байхгүй. Ингээ одоо би цаашаа босч чадах гэж мэдэхгүй. Тэгээ та нар одоо яагаад ингээд надтай үлдчихэж байгаа бэ? Тэд нар болохоор өөрсдийнхөө юу ихэ мэдчихэж байгаа. Тэгээ бид нар 2 жилийн дотор буцаад бараг 4-50 дахин илүү өөр төвшөнд гаргаад босгож байсан гэдэг. Тэгэхээр ингээд тэндээс яг тэр хүмүүсөө өөртөө л тэгээ тэндээс яг наатахны чинь тухайг ойлгож байсан байхгүй. Ингээд хүний өөртөө итгэл бол нөхцөл байдалтай ямарч холбоогүй. Гэхдээ их цөөхөн биш 150-аас 8 гэхээр одоо хэдэн хувь нь тий. Тий 10% нь 15%. Тий тэгэхээр бараг нэг юм 5 хүн нийт хүний ер нь тэр би зүгээр тэр кейсээс харахад нийт хүний 5 хүн бол нэг юм л майндтай байд юм байна гэдэг харж байгаа юм. Нөгөө талдаа би сая таны яриаг сонсон гоо буддизм дээр бигээс ангижрахгүй гэдэг ойлголттой байдаг. Би гэдэг нь хашилтанд одоо би эсвэл та гэдэг би бигээс ангижраад эхлэхээр хүн үр дүнгээс биш зүгээр тухайн байгаа өөрийнхөө оршихуй агуурдах этгээдээс хараад за ер нь яасан ч тийм тий. Би яг өнөөдөр энэ момент дээр present буюу яг одоо байгаа юм бол тэгэл болоо штэ тэгээд хардаг гэж байгаа юм. Тэгэхээр та ер нь өөрийгөө яаж гуурдаг чи өнцгөөс харж байна. Би яг тантай уулзахаас өмнө болонгууд нь яг нэг нөгөө хэлэхэд бол таныг айгүй нарцист хүн гэж бодчихсон байхгүй хийж байгаа зүйлэгтэй ч хараад гэтээ үгүй юм шиг байна. Тэгэхээр нарцистууд болонгууд нь зөвхөн би дотор орсон байдаг. Үнийг бол яг сэтгэл зүйд бол нарцист гэж үздэг. Та бол бигээс халиад ер нь бол өөрийгөө ингээд нэг тоглоомын ингээд дээрээс нь харж байгаа юм шиг юм байна л да. Та ер нь тэгж хардаг өөрийгөө. Тэгж харна. Яг бол тэр нь үнэ. Жишээлх юм бол би чинь гурлаа байсан. Игчтэй дүүтэйгээ. Тэгээ би дүүг алдчихсан. Тэгэхэд ингээд тэр бол миний майнд дээр маш том имийг өөрчилсөн л доо. Эндээс би хүлэн зөвшөөрсөн миний чадах юм чаддаг юм байд юм байна. Уул нь би шал өөр төлөвлөгөөтэй байсан. Бид гуруулаа амьд байна. Бид ингэн гэж ботсон чинь ингээл миний чадахгүй юм те ингэхгүй юм тэл миний эцэг их одоо тэр ямар тусаал манай амьдрал бүр тэр оронгороо эргээл ингээл ингэж байгаа ясна тэр тэндээс амар төвлөрд сурсан юм нь ер нь бидний ингээд чаддаг юм гэж байгаа чаддаггүй юм гэж байгаа. Тэг хүмүүс бол ингээд чаддаггүй юм дээр хэтэрхийх төвлөрөөд чаддаг юм дээр ерөөсө төвлөрдөг юм. Миний хувьд бол тийм байсан. Тэг. Жишээлх юм бол одоо бид нар хэд наслахаа хайртай хүмүүсээ өвчтөй байх, эрүүл байх хэсгийгч бид нар шийдэж чадахгүй шүү дээ. Үнэхээр ингээ бид нар ингээ өөрчилж чадахгүй зөндөө зүйл байгаа. Ингээ аллаг баг ингээл дайны тухай ирцэн ивж идэг шүү дээ. Ингээл өөр юм санаа зовцсон юм. Гэтэл ингээ өөрчилж чадахгүй зөндөө юмнууд байгаа. Гэтэл бид нарын хийж чадах юм байхгүй. Жишээлбэл миний юм гэж байгаа. Миний юм бол миний биш юм бол би цаг хугацаа биш юм гэдэг амар ойлгосон. Одоо шил тэгэхээр цаг хугацаа минийх биш гэхээр би өдөр болгон бараг талархаж байгаа байхгүй. Яг бол би ингээ энэ өдрийг би амар ингээ өөрөө ухаантайс учраас нэг өдөр өөрийгөө амьдралыг сунглаа гэж ерөөсө бодохгүй. Энэ мэдхгүй ингээд энэ миний ямар ч тийм хүчин чармаалт. Хоёрт нь ингээл миний эргэн тойрны зарим хүмүүсээс би ингээл хараагүй найз надад хүртлээс л хараа тавьж хараагүй. Тэгэхэд тэрнээс дуулж болгонд би өөрийгөө харж байгаадаа баярлалдаг ч юм. Тэгэхээр би өнөөдөр хардаг байхын тулд ямар ч тийм хүчин чармаалт би гаргаагүй зүгээр л хийж чадах юм маань баярлах юм байна гэдэг. Ингээл амар олон ингээд тийм юмнууд байгаа байхгүй баярлалаа ингээ миний биш мөртлөө надад байгаа амар их юм байна. Тэнгүүт миний юм биш юм бол цаг хугацаа биш юм байна. Амьдрал ер нь минийх биш юм байна те. Яг бол манай дөнгөрөл яхаад үсрээл нэг эргэн тойрны 5 хүн за нэг 50 хүн мэдтээ тэгсэн. Бусд нь амьдрал яг ингээ юу ч болоог юм шиг бүр үргэлжлээ явчихдаг. Тэгээ манай дүүч нөгөө наадмаар өнгөрчихсэн. Тэгэхэд тэгэл манай гэр бүлд амар юм болцсон багт хүн болгон пестер гоё яга нөгөө зураг хийгээл ингээл ямар ачаархалтай ямар гоё юм бэ дэлхий ямар гоё юм бэ гэ би дэлхий бүр дэлбэрсэн ингээ миний дэлхий дэлбэрсэн байхад ингээ тэгэнгүүт ингээ тэр хинт ч хамаагүй тэл тэндээс бид нар бол нөгөө зүгээр л юу юм биш.
бид нар дэлхий биш юм байна гэдгийг ингээд ойлгож шүү дээ. Юу ч биш. Бид нар ингээл үргэлжлэл бүх юм юу ч болон юм шиг явна. Ингээд гэдэг юмнуудыг ойлгоод ингээд эзэр хүлэн зөвшөөрчихсэн байхгүй. Тэгээ минийх юу юм болоо би хинч шимлэгсэн чи миний зөндөө мэд нэг шийдвэр бол минийх. Ямар ч нөхцөл байдал тулгарч болно. Гэхдээ би ямар шийдвэр гаргах вэ гэдэг эрх мэдэл надад дүргэлж юм байдаг юм байна. Тийм учраас би шийдвэр гаргах эрх мэдэлтэй байж та гэдэг чи өөр амар том тийм юу байгаа байхгүй. Гэх мэтлэнгээр ингээд бас бодол минийх байгаа. Би юу гэж бодох уу гэдгийг сонгож болж байгаа байхгүй. Тэ? Жишээлбэл ингээл миний амьдрал тэр 8 ажлын төлөв ингээл миний амьдрал дууслаа инглигээд бодох уу. Эсвэл бид нар эндээс маш том юм сурлаа. Одоо бид нар ирээдүйд ингэж бодох уу гэх нэг бодлын таймер болон айл бодлыг ингээд би ингээл компьютер тоглож юм шиг бодох уу гэдэг надад тийм сонголт байна шүү дээ. Би ингээд тэгэхэд манайх дампуурсан байхад ингээд би амар хайп байдаг гэсэн. Яагаад гэвэл ингээд манай өрөө гачин өрөө байхад л би тэр өрөөг манай уулын өрөөг амар гой засах гэж зураг мөр гарцсан байсан. Гэхдээ одоо тийм болцсон л байгаа л да. Тэнгүүд тэр тийм болохын тулд би 4 жил яг тэр өрөө рүү би орж байгаа юм шиг ингээд хойч өрөөг орохтаа ингэж юу гэж бодох вэ гэдэг чинь миний эрх мэдэл байгаа даа шүү дээ. Ингээд би өөрөө тэгж бодож болно те. Хүн намайг дампуурсан гэж би тэгтээ нөгөө энэ бол миний хувьд бүр ингээд энд юм байна ингээд бүр яг тийм өөрөөрөө орчих юм шиг би ингээд бодож орж байгаа байхгүй. Бас босон үйл явдлыг өөрчилж болохгүй гэсэн үнд анх утга мотгийг өөрчилж тий толгойнтох бодлоо өөрчилж. Гэх мэтлэнгээр ингээд миний байх боломжтой маш олон юмдыг би ингээд олж хардаг болсон. Тэнгүүт тэн дээр айгуу өсвөлдө фокуслдаг болоод миний чадахгүй юмнуудыг бол одоо тий залбираад өгсөн юм уу хөвтөл энэ би бурхан биш учраас мэдхгүй энтэй болонгууд нь юу гэж болох нь мэдхгүй болонгууд нь би ямар ч хариултлаа ямар хариулт авах гэдэг надад эрх мэдэл байгаа учраас тэр үедээ би тэрнээс хүчээр болохгүй бол тэ эндээс л нөгөө жинхэнэ хүчрхийлэл нэг зарим хүмүүс нөгөө хүмүүсийг хүртэл өөрийнхөө эрхэнд оруулах гад хүч хүртэл хэрэгжилж штэ яг эн чинь хитрхи бардам зан өөрийгөө бүх юм хянч чадна ингэж чадна тэгж чадна гэл бодож байгаагийн одоо яг үнэ хэлбэр байхгүй. Тэгэхээр зарим үед л мэдхгүй миний хүлээх цаг юм шиг байна. Би хүлээхэд сурах юм. Заримдаа би амар ганцаардмааргүй байсан мөртлөө амар юм ганцаардаж байсан. Гэхдээ яг энэ миний ганцаардах юм аа. Би ганцаардлыг хүлээн зөвшөөрж байгаа байхгүй тийм ингээд сайхан ганцаардсан шиг ганцаардаж байгаа байхгүй. Бас хөгжилтэй төрсөн ингээд агуу ганцаардаж суугаа гэдэг. Их сонь юм лээ. Миний бодлоодоо өөрчлөөд ингэнгүүт ингээд шал өөр байдаг ингээд. Тэгэхээр миний юм миний биш гэл яадаг, тодорхойлдог, ялгадаг болдог гэх юм уу те. Хүн ганцаард нь би сайхан нэг ганцаарлыг мэдэрсэн ба нэг 2 сар орчим Монголоос бол найз нөхдөсөө бол барыг уулгасан дунд ганцаараа байж байгаа. Тэгээ тэр үед миний толгойн дотор юу орж ирсэн бэ гэхлээр за би ганцаардаад байгаа нь болохоор надад зовлон дутаад байгаа юм байна гэж би тухайд тэгэж ойлгочихсон. Та ганцаардлаас ер нь юу ойлгов? Нэгдүгээр хэм ингэсэн би өмнө болохоор ганцаардлыг бол байж болох юм байл. Тэгвэл ингээ хойчин жишээлбэл эмэгтэй өндөр чинь би нөгөө ганцаардахаараа ганцаардлыг шийдэх гэсэн байхгүй. Тэр маш бор. Жишээл хүнтэй сууж ийн эсвэл ганцаардлыг шийдээд байна. Тэр хүнд хайртай болгоороо суугаад байгаа юм эсвэл зүгээр л ганцаардахгүй тулд байна. Эсвэл би ингээ үерхлийг эхлүүлэхдээ үнэхээр энэ хүн нийтлээ миний сэтгэл ингээ хөдөлж гин эсвэл зүгээр л одоо энэ миний шийдэл авахгүй нэг зүйл юм ган. Гэтэл тэр хүнтэй ингээ би үерхэд нэг сар усны ганцаардгаа болж байгаа нөгөө хүн миний асуудал болчихж байгаа байхгүй. Гэтэл сарын өмнө болохоор ганцаард л миний асуудал болчихсон. Сарын дараа тэр хүн миний асуудал болох. Өөртөө хүүхдтэй болох юм бол чи бүр бааларсан юм байна. Ганцаард хаавалцсан байдаг хүүхэд гарч ирээд ингээ тий гих мэтлэнгээр ингээ иймэрхүү хүмүүсийн амьдралаас иймэрхүү юмд дүгнээд яг заавал энэ ганцаарлыг шийдэх гэдэг шүү дээ. Ингмээргүй байна. Тэ эсвэл ганцаардсан слоо дайрхууд юм уу тамхитдаггүй. Энэ яаж ч болно. Ямар нэгэн тийм нэг шийдэх ёстой гэл яаж ч бодсон юм шиг байна. Тэ мэдгүй хин шийдэх ёстой гэд бодсон мэдхгүй ингээ. Би бол шийдэхгүй гэдэг дүгнэлтэнд хүрсэн байхгүй. Тий. Шийдэхгүй. Тэгэхээр шийдэхгүй. Мэдгүй миний амьдрал ганцаардл хүрээд ирлээ. Гэхдээ би бол чамайг шийдэхгүй гэдэг ийм шийдэлд хүрсэн. Тэгэхээр би тэрнтэй амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр сонирхолтой юм л эхний нэг 3 хоног нэг яг ийм хуучинтай хабит нөгөө дадлна. Үгүй ингэж яах ингэж яач те. Эсвэл тэгээч гэл ийм ингээл
нэг ингээл нэг өөр юмнууд нэг шидчих гээд ш нэг юм төр зүй. Гэхдээ тэрийг шидэл дахиад ганцаардаал ингээл те гэхэд нэг юм тооцоонууд тэгж яваадсан учраас тэгэл нэг ганцаардaltaа 3 хоногийн дараа мараа байсан чи их сайн хүн чинь ингээ ганцаардаад эхлэхээр би бол ганцаардаад тэгсэн чи сүултээ өөрийнхөө тухай бодоол ингээл дүгнээл мэдгүй надад бол ер нь сүултээ их сонирхолтой байсан ингээд тий. Би бол тэрийг миний амьдралд тодорхой хэмжээний нөгөө юу байх хэвээр юм байсан гэж бодоод бүр тэгж хүлээж авсан. Ер нь байлгыг чамайг би шийдэхгүй. Ер нь чамтай би те харин юм ярьж байгаа юм шиг тэг солиотой харагдчих бод. Ер нь чамтай би бай. Ер нь ганцаардаад яагаад байчлахгүй те. Тамирхай ганцаардаад намайг жижигэрж байгаа гэж бодвол те жижигэр гэд ер нь тэр нэг тэгсэн чинь надад л айгүйх тийм юу шсэн шүү. Их үрдүнтэй тийм их тэргээд их сонирхолтой байсан. Тэ. Тэгвэл хитрхийн ингээл заримдаа би сая өнгөрсөн жил Дубайд ганцаараа зүгээр он гаргаж үтсэн байхгүй. Ягаад би ганцаараа он гаргасан бэ гэвэл өөртөө цаг гаргамаар санагдаад. Бид нар ч нэг юм заавгүй санаа ингээд тэгснэ 0 руу орохдоо хүртэл нэг би ингээд уцаа барьж гар. Ер нь би ингээд өөртөө байхгүй байгаа байхгүй ингээд. Сүлдээ ингээд мөнхтийн бэрлэг магтчих. Энэ одоо ямар хүн болоод болохгүй юу зүгээр л нэг юм байх нэг юм. Яг чи бид нар нэг юм дөрмүүд гаргаад ирсэн юм шиг амар юм чи завгүй байна гэл. Тэгэхээр би завгүй байна. Би ч амжилттай. Юу ингээд завгүй хахаар амар сайн гэд нэг юм дүгнэлт ингээ гаргацсан юм уу? Мань чин завтай байна гэж хэлдэг хүн байхгүй шүү дээ. Бараг завтай бол дампуурж ийн гэж ойлгоо. Ингээд тэ одоо би бол заримдаа гэдэг би амар завтай байна гэх тэ. Тэгвэл чи ингэж гүү би энд цаг гаргахгүй. Тэ завтай болохоор л нэг хог навшиг хэрэгтэйргүй юм цаг гаргадаг гэсэн үг биш шүү дээ. Тэ зүгээр л би згой завтай байж болно. Тэ биш тий чи миний амьдрал байгаа байхгүй ингээд. Тэ тэгээд өөртөө би цаг гаргах гад өөрийнхөө тухай бодох гоод тэгээд Дубайд би нэг ганцаараа яг өөртөө тийм ганцаараа ингээд шинжил гаргаж үзье, он гаргаж үзье ингээд өөртөө. Тэгээд ер нь юу вэ яри те сонь сайхан уулзалгүй амар утсан байна яаж ийж ингээл. Тэгээд ер нь яг би өөрийнхөө тухайх бодох дуртай ингээд яг дүлхэн өөртөө л амьдарч байгаа ч те эцэг асуудал юмныг би өөртөө л ингээд үлддэг учраас ингээд өөрийг амар хайрлахтай хайрлна амар ярилцсан ингэн гэл. Гэтэ бодлоо ер нь яаж зөвөр та ажиж байна. Хүн ер нь бол толгойн дотроо аливаа өөрийнхөө гаргасан шийдвэр гаргалтуудаар рационалдаад дандаа өөрийгөө зөвхөлдөх юм хандлагатай үний тарих гэдэг зүйл бол ажиллаж байгаа. Тэгэхээр яг өөрийнхөө бодлоо ажаад бодолтойгоо үнэнч бай буюу яг сул дорой байна уу ямар байна хамаагүй зүгээр өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэхээр дандаа буруу тийшээ хазаачтай юм байна. Тэгэхээр та яаж өөрийгөө зөвөр ингэж ажиж би ч яг ийм юм биш үү мөнгө тэмбэлгээд чи ийм байна. Ийм сул талтай юм байна. Одоо ингэх гээд байгаа юм тийм зүйл хүсэж байгаа юм байна. Яаж та олж мэдэх вэ? Тэр болохоор юу ийсэн. Одоо би бол хоёр юм дээр ингээд тэнцвэржүүлэх гэдэг байхгүй. Миний бас юу амьдрал тохиолдсон юмнууд л нөлөөлт юм билээ. Би бол ер нь дүүгээ өнгөрөхөөс өмнө бол бэргээ бодохоор миний бүх төвлөрөл бүх юм яагаад ч амжилтын төлөө байсан. Би ингээ амжилт гэдэг зүйл маш их цагаар. Яг бол миний амжилтыг л хүмүүс ярьдаг. Учираас би амжилт гэдэг зүйл. Амьдрал гэдэг зүйлд нэг цаг гаргаагүй юм шиг байхгүй. Тэгвэл надад амьдрал гэдэг юм байхгүй. Би ингээд дүүгээ өнгөрсний дараа ингээд намайг даван тулахад юу тусалж байгааг дурсамж ингээд бит хоёрын хамт байсан янз бүр юм хийсэн гэсэн би ингээд амар олон юмд байрлсан би хамт тэгж юм хийж үтсэндээ тэгсэндээ тэ тэндээс ойлгосон юм одоо ингээд аав ээж хоёр мөн гэтэл би аав ээж хоёрыг өхүүлэхгүй байж чадахгүй тэ тэгтээ би юу хийж чадах вэ амьд байхад нь би ингээд хийх боломжтой зөндөө байна гэтэл би аав ээжтэй цаг гаргах нь надад мөнгө олж ирэхгүй тэр би одоо ингээд миний цаг гаргасан юм болгоно л тэ ингээ хуучин бол нэг би ийм майндтай байхгүй. Миний цаг гаргасан юм л ингээл бүгдээр хүнтэй харилцахад хүртэл ингээ за энэ хүнтэй харилцаад надад хэдэн төгрөгийн эдийн засгийн бенефитер нь үүсэх үү те ингээл юм болгоно л ингээл миний цаг гаргасан юм болгол ингээл мөнгө олоод үр дүнтэй байх те гэдэг амьдрал руу нэх явсан бэл те. Одоо бол ми 50% бол зүгээр л би юунд гарахыг хүссэн тэр надад мөнгө олохгүй байж болно те. Ингээд бэжийнхээ хоолыг нэг өдөр сага идээд баймаар эсвэл тэгмээр эсвэл ингэмээр тэр нэг амьдрал гэдэг нэг өөрийнхөө зүйлд ингээд цаг гаргадаг болоо гэдэг юм шийдвэр гаргаа тэр нэг юм ер нь амьдрал гэж амжилтанд 100% хүрээ биш одоо өөрийгөө би амжилтанд хүрээд үхэл тэгэл ер нь ингээд усал магтах тахгүй энэ над нэг бас ингээд ямар ч юу юм бэл ингээд гэтэл би ингээд амар амжилттай байж байгаа дөхөх амжилтгүй байж байгаа дөхөх миний ээж аав өдөртөл бол ямар ч юу миний ээж авдлууд амжилтгүй тийм чухал биш байгаа байхгүй. Тэгэхээр
ингээд тэрнээс хойш ингээд өөр юмнуудын тухай бодож эхэлсэн байхгүй. Би ер нь аав ээж маань надаас юу гэж чухалчлаа ингээ амжилтыг чухалчлаад байна уу? Хүүгээ мэдрэхийг чухалчлаад байна уу те гэдэг тиймэрхүү ингээл өнцөг бодогддог гэсэн. Би ихчтэй одоо манай ихч төр чинь би биэнд ингээ ганцаархнаа үлдсэн болохоор амар юм айддаг л одоо нэг ингээ бид нар чинь гурал байсан ч одоо хойлох нь болцсон. Тэгээ ингээд тийм болохоор нэг л байгаа. Ингээ нэг л байгаа. Тэгэхээр амар тийм үнэтэй маш үнэтэй байгаа учраас ингээд бас ингээд тэр зүйл цаг гаргах инкинг гэх ингээд юу хийж болох уу гэл ингээд өөр юм. Тэгэхээр амьдрал гэдэг ингээд амьдралынхаа нэг хүн зорилгыг ингээд тодорхойлж эхэлсэн л дээ шинээр. Хайл болохоор би хайртай хүмүүстэйгээ тийм юм мэдрэх, би ингэх, тэгэх гэдэг юм нэг юм. Тэг яг амжилт гэдэг зүйл бол одоо баг яг үнэ хэлбэл миний баг нэг төс нь одоо 3 дахь дараал руу орж эхэлсэн гэх юм уу да. Яг тэгээд яг тэр үед нь бас тэг гоё компани дампуурж ингэж таарсан болохоор энэ нөгөө нэг амжилт гэдэг зүйл амар юм доктортой зүйл биш байгаа байхгүй. Доктортой байхын тулд би өөрөө амьдрал гэдэг амар том юмыг өгнө гэвэл амар юм утгагүй байгаа байхгүй. Тийм учраас ингээд нэг ийм докторгүй зүйлийг би нэг юм доктортой байдал та нэг хитрхэн үнэтэй юм төлөөд байгаа юм шиг ингээ. Болох үедээ үл юм болно, болохгүй үедээ болохгүй. Тэгэл ингээд тийм учраас би яг л нөгөө амар ядуу амьдарч үтсэн болохоор ядуу амьдрахтай би бас амар бас л хайп явсан байхгүй. Тийм болохоор нэг надаа нэг тийм магадгүй ихнээсээ баян төрөө баян байсан бол би ингээд нөгөө ядуу гэдэг зүйл нэг амар хэцүүгээр ойлгоод тэнд ийм амьдрах надад дадал байхгүй болохоор амар ингээд тэрэн рүү орохгүй тулд ингээд амар хичээж магадгүй. Надад л үгүй тэгээд нэг юм тийм хангалттай биш байхад хүртэл амьдрал болдог ингэдэг гэдэг юм дадал маань эртээ дэргүй байгаа болохоор надад бол ингээд нэг тийм бас нэг тийм амар тийм сонирн биш. Ингээд тэгэхээр яг одоо л би хашаал тавигдаад 3 дахь дээр явж байгаа. Тэгэхээр одоо илүү нэг өөрийнхөө нэг амьдрал гэдэг нэг юм зорилгоо ойлгоцсон амьд байх би бас хэднэс л хааж мэдэхгүй байгаад байгаа байхгүй ингээд тийм учраас ингээд нэг юм тодорхойлцсон байна. Надад цаг хугацаа өгөх юм бол би энэ дээр ингэндэ гэд тэгэл эннийхэн дараалал дагуу шийдвэр гаргаад гэдэг юм яваад байгаа. Хин нэгний төлөө хэн байх вэ гэдэг нь л ердөөс хамгийн чухал зүйл юм биш үү те. Би бас яг өнгөрсөн амар Африк байлаад тэгээд тэнцэнэ яг нэг контейнер хаус аль эсвэл шавар байшин дотор амьдарч байгаа хүмүүсийг аль эсвэл бүр ингээд сарын одоо барилгын түрээсэн буюу тэр контейнер хаусын түрээс нь $10 ингэнэ. Одоо 30-40 мянган төгрөгийн байранд амьдарч байгаа хүмүүс өнөөдөр Улаанбаатарт 5 € байранд амьдарч байгаа хүмүүсээс хамаагүй аз жаргалтай байгаа нь хараа. Тэгээд энэ хүмүүс яагаад ингэж аз жаргалтай байна гэсэн чинь өөр орондоо айгүй хойрхон маш гоё ингээд community гэр бүл нь айгүй өнөр хөтгөн өдөр болгон хин нэгнтэй харилцаа хин нэгний хувьд хин нэгэн байгаа учраас тэр хүмүүс айгүй аз жаргалтай байгаад байгаа юм. Тэгэхээр энэ зүйл чинь материалын зүйлээс юусаа хамаарахгүй байна гэдгийг бид нар уг нь бол ойлгоод байдаг. Хүн болго ойлгоод. Гэхдээ өнөөдөр яг ингээд харахлаар магадгүй би өөрөө утсан тэр материалын зүйлийг араас л ер нь бол явж байгаа. Надад нэг л мэдгээд ингээд тэнд очиж нэг цэнэглэжэл альсэл орой бяцлал хийгээл эрүүл мэнд одоо толгоогоо цэвэрлээ хоослоод тэгээ маргааш юу хийж байгаа юм бэ гэвэл надаа энэ дутуу. За ингээд байрны түрээс бла 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 гэдэг зүйл ингээд бодогдоод тэгээ дандаа энэ хоёрын хэлбэлцэл тунд ингээд яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ойлгоод байгаа зүйлээ чин сэтгэлээсээ хүссээд чин сэтгэлээсээ дотроо хэрэгжүүлнэ гэдэг бас арай өөр ах шиг байгаа. Тэгэхээр энэ дээр та яг одоо над шиг хүмүүсээ юу гэж хэлэх вэ? Яг би энэ дээр бол тэг ингэж хэлэхгүй. Тэгээд түрүүний шиг одоо тийм амьдрал гэдэг юм чинь чамд өдөртөхгүй болохоор тийм нөхцөл байдлууд хаяанда гарч ирдэг юм байна гэж зүгээр харсан. Миний хувьд бол ерөөхдөө бол яг тэр эргүүлгийн цэг бол яарахгүй л тэр манай дүү өнгөртэй. Манай дүү л надад миний амьдрал байсан. Гэхдээ миний амьдралаас явахдаа одоо миний майндд үлдэхтэй их тийм намайг их өөр хүн болгож яасан гэдэг юм уу те гэж одоо би бол одоо хамтаа байгаад байна гэж боддог. Гэхдээ их тийм их өөр зүйл болгосон гэдэг мэтлээс тэгээд ер нь их өөр боддог болчихш. Одоо жишээлбэл би зөвхөн монголоор утгахгүй ингээл амьдрал гэдэг юм чи өөрөө надад л бол одоо бурхан дэлхийг өгчөж те. Тэгэхээр би гоё энэ тэнд очиж үзмээр биш. Энэ тэнд өөр хүмүүстэй би харилцаж ингээд нэг нь 3 сая хүн нөгөө нэг юу гүнэн юу хотлаа гэж боддөө энэ нэг юм байна. Ахаад би ингээд өөр газар очихоор шал өөр зүйлийг үнэн шал өөр зүйлийг хотлох бидний амар чухал зүйлийг тэнд сонирн биш гэж бодож болно. Өөр нэг юм би бол дамаа ингээд өөр хүмүүсийн дунд бас орж
үзмээр байгаа. Ингээд тийм учраас одоо ирэх жил бол би нэг өөр улсад төр амьдрах гад төлөвлөсөн байна. Тэгэл одоо сая би фитнесийн тэмцээнд ороод дуусны дараа шууд би бассейны тэмцээнд орох гээд бэлтэж байгаа. Одоо ирэх жил Дубайд бассейн тэмцээнд орох гээд. Тэн дээр чадах учраас биш зүгээр л би тэрийг хиймээр байгаа учраас ингээ хийж байгаа байхгүй. Ингээд гих мэтлэнгээр ингээл ерөөдөө нэг яг нэг тийм өөрийнхөө нэг амьдралыг ятсан тэгэл нэг яг те энд мөнгөгүй байж болно. Тэгээ ингээд цаг хугацаа гэдэг зарим хүмүүс хүртэл нэг юм цаг хугацаа гэдэг зүйлээ ингээд зарим дэлхийн нийтийг танихад өнгөрөөдөг ч юм уу эсвэл ингээд нэг юм сонин ингээд бидний хувьд сонин байхаар өөр таймлайнууд ингээд яадаг шүү дээ те. Тэгэл өөр улсын орны хүртэл ингээд соёлыг үзэхэд юм өөр байгаль магаал хараад хүртэл ингээд биширж байгаа. Энд чинь бас миний үзэх ёстой бас надад бэлгэлсэн л юм байгаа тоххой хаар үз мэдэртэй ингээд нэг юм амьдрал гэдэг нэг юм нэг тийм том бэлэг зүгээр ингээд надад өгсөн чи тэр бэлгээл мэдэрх юм уу надад би бол зүгээр тийм л үнсээр хараад байхгүй мэдэрх юм уу гэдэг л юм надад асуулт тэрнээс биш тэрийгээ би ингээд нэг юм сошиал дээр байгаа хүмүүсээр хүмүүшүүлгээл би тийм заавал тэр зэнзүүд хүрснээрээ одоо би болоод байна гэж бол миний хувьд бол нэг сүртэй тэгж яахгүй байгаа тэгж сүртэй ингээд шийдэл юм өөр хүмүүсээ магтаалан ч гэдэм үү шүүмжлэн ч нэг тийм амар тийм ингээл чуулчлал ингэж яахгүй байгаа. Гэхдээ магадгүй баг 90% хүмүүс зөвхөн монголчууд шүү дээ хийх даяараа бусад хүлээн зөвшөөрөгдөх асар том хүсэлтэй. Бусдад хүлээн зөвшөөрөхийн тулд л өдөр болгоны ажил нь явж идэг. Ягаад ч өнөөдөр ингээд юу гэдэг магадгүй гоё машинтай болох гэж байгаа юм бэ гэвэл бусдад хүлээн зөвшөөрөх төлөө тэр машинаа унж байгаа мэдрэмж нэш бусдад хүлээн зөвшөөрөгдөө тэр машинаа хүлгэлж байгаа байдлаа л бусдад харуулах гэдэг байгаа даа шүү дээ. Тэгэхээр яг одоо таны жишээлбэл сая ярьсан зүйл та бол магадгүй ингээд хинт ч юу ч ярихгүй байсан чинь та байгалийн асар гоё зүйлүүдийг ингээд амсаад амьдралын кафег ингээд амсаад явж байгаа юм шиг байна. Тэгэхээр яаж энэ бусдад хүлээн зөвшөөрөгдөх хүсэл гэдэг зүйлээс гарах уу? За нэгдүгürt наадахыг чинь би хоёр юмтай болчихсон. Нэгдүгürt нь хүчээ бусдад хүлээн үнэхээр хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаа юм бол чи нэг өөртөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь хүн ингээд нэг өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй учраас тэр хүлээн зөвшөөрөлт гэдэг мэдрэмжээ өөр хүн чамаа хүлээн зөвшөөрсөн тэр нэг юугаар ингээд яах гэдэг юм шиг надад бол санагддаг байхгүй. Жишээлбэл би сая физикийн тэмцээнд улсын аварга болоод дараа нь ингэх гэж юусоо би ороогүй. Ингээд би ингээд Дубайд яваад ингэсний дараа ингээд ясны дараа би нэг энэ дээрээ нөхцөл өөрчлөгдсөн нөгөө ингээд нэг тийм ингээд нэг юм өөрийгөө би нэг юм чаленжд ч юм уу нэг юм оруулмаар санагдчихсан. Би ингээд миний яг байгаа байдал надад ингээд нэг юм таалагдахгүй гацсан. Ингээд тэгээд улам ингээд жоохон би үл их сул дорой хүн гэдгөөрөө мэддэг учраас жоохон ингээд би назгаарахаараа ягаад ч юм тэгэл ингээд назгаараа л тэрнээс ингээд гарч идэхгүй. Тэгээд тийм байхаараа би өөрийгөө амар муухайгаар мэдрээд идэх хөөх. Өөр хүмүүс бол хэвээрэл харагдаж шүү дээ. Гэтэл би өөрийгөө тэгж мэдрээд идэх учраас тэрмээргүй байсан учраас ингээд нэг юм ингээд өөр чаленж тэр зүйл надад өөр юм мэдрүүлдэг өөртөө ингээд яг хабит шүү дээ. Идэхийг хүссэн юм айдаггүй, идэх ёстой юм айдна, хэрэгтэй юм үлдэнэ гэл тэгэл жоохон ачаал авчирдаг, толгой ажиллах хэрэгтэй болдог. Хувийн зохион байгуулалт эдрээс гэл тэгэл миний доторх нэг жоохон ирэмгээ зам манг жоохон асааж өгдөг, ингэж өгдөг. Тэгэл тэрнээс би өөрийгөө ингээл нэг тийм байдлаар мэдэр яг нэг ийм байдалтай би ингээ өөртөө аваар их ингээ тийм яахын тулд жишээлбэл тэдрүүд хийж байгаа хөө. Тэгэхээр нөгөө хүн ингээ өөртөө амар хайртай болол өөрийгөө үнэхээр ингээ мэдрээд эхлэхээр мэдгүй нэг тэр өөр хүн юу гэдэг нь л тийм амар тийм их ингээл хайгаал за чи намайг юу гэж бодож байна за тийм үү гэл нэг ингээл тэгж яах зүйл яахгүй хаа зүгээр миний өнцгөөс шүү. Тэгэхээр бол би хэрвээ ингээд бусад хүмүүсээс амар хүлээлт үүсгэдэг бол би одоо бусад хүмүүсээс ингээд өөрийг амар ингээл хүлээлт үүсгэдэг бол би өөртөө юу гэж дүгнэх үгөөл би өөртөө таалагдахгүй байгаа юм байна гэдэг юм дүгнэлтийг үлхий. Тэгэхээр би бол юу хийвэл би өөртөө таалагдах вэ? Яг миний аль үйлдэлүүд маань таалагдахгүй байна. Энийг яаж би өөрчлөх вэ? Өөрийнхөө аль зүйлийг багах болгох вэ гэдэг ч юм уу гэдэг тооцооллуудыг ингээ сайн бодож байгаа л тэгэл яах вэ? Тэгээд өөртөө хүн хайп болоод эхлэхээр цаанаасаа нүд мүү тасаад бүр ингээд өөрөөр өөрөд яхааргүй яг тэгдэг шүү те. Тухайн өдрийг хүн яаж өнгөрүүлсэн гэсэн шалтгаалаад өөртөө дуртай хэсэг нь аягүй шийдэгдээд байдаг юм шүү. Жишээ нь би
өнөөдөр магадгүй хий гэсэн зүйлээ хийж чадахгүй, амжихгүй, эсвэл залхуураад тэгээд орой унтсан үедээ өөрийгөө үдсэн ядаад магадгүй яг эсрэгээр нь тухайн өдрөө би хий гэж төлөвсөн зүйлүүдээ бүгдийг нь хийгээд хэцүү зүйлүүдийн бүгдийг нь давцсан байх юм бол би хинтээ ч ярих шаардлага байхгүй, хинт ч өөргөө нотлох шаардлага байхгүй. Маш аз жаргалтайгаар унтж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол айгүй үнэн юм байна. Тэгээд энтэй холбогдоод бас нэг асуулт байгаа нь болохоор тархины нөгөө урдлын prefrontal cortex гэдэг газар болохоор хүн хийхийг хүсдэггүй зүйлээ хийгээд ахаар хөгждөг юм байна л да. За жишээлбэл та сая түрүүнд дурдлаа фитнесийн тэмцээнд орох гээд тэр нэг одоо адууны мах вэ, дахиад цээж мах вэ, яг үндэ айгүй амтгүй шүү дээ. Гэтэ тэрийг идэх хэвээр фитнестэй магадгүй зарим өдөр явахыг бол хүсэхгүй. Гэтэ явах хэвээр. Тэгэхээр хүн хийхийг хүсэхгүй зүйлээ хийгээд авах тусам тэр хэсэг нь хөгжөөд хүн илүү одоо яг нэг хэрэглэхийг зан гарч ирээд илүү одоо бүх одоо тэр чаленжуудад бэлэн болдог юм байна. Тэгэхээр та яаж одоо энэ хийхийг хүсдэггүй зүйлээ хийх гэдэг тал дээр өөрийгөө контрол хийж байна. Тий, яг миний хувьд чи би бол илүү өөр төрөл мэднэ. Одоо ингэсээр мэддэг болсон. Жишээлбэл тэр хийхийг хүсдэггүйхээс илүү нөгөө хэрэгтэй зүйл гэж байгаа юм л да. Хэрэгтэй зүйл. Тэгэхээр нөгөө мэдрэмж ухамсар хоёр ч өөрөө хоорондоо ялгаатай байгаа байхгүй. Миний мэдэрж байгаа бүх зүйл надад өнөөдөр хэрэгтэй юу гэвэл бас сонирн байна. Ухамсар гэдэг чинь болохоор тооцол хийсэн мөн шүү дээ. Хэрэгтэй хэрэггүй энийг үлдээд ийм үр дүнд гарна, энийг хийснээр ийм болно гэдэг юм тооцоолол хийсэн байна. Тэгэхээр миний хувьд бол хитрхи би ингээд хэрэгтэй зүйлийг хитрхи хийхээрээ бас заримдаа ингээд амар ганцаардаал өөртөө ихтгэлгүй болдог ч юм уу. Тэгэхээр яг нэг юм юунууд байд савлгаанууд гэдэг. Би бол одоо шил за сая ингээд юуны дараа нэг том юмны ард гарч чараа заавал нэг хэсэг би ер нь амардаг хог амраад өөрийгөө хайрладаг гэх юм уу. Ингээд тэр мэдрэмжүүдээ бас хоолж өгдөг гэх юм уу тий. Ингээ яг яамаар байна тий гэдэг өөрөөсөө асуугаад тэр мэдрэмж яхад гоё нөгөө юу гаргаад юм уу цаг хугацаа гаргаад аялмаараа хол аялаад ингээд яг яамаар байна ингээд тий боловсруулаад гоё эргэж харж шүү дээ. Нэг амар завгүй хэсэг байснаа эсвэл ингээд нэг ингээд хоёр өдөр ч юм уу юу ч хийхгүй ингээд баймаар юм уу ингээд юу нь бол өөрийгөө ингээд тэгсээр гад нэг би нэг өөртөө ажилтдаг юутай болцсон. Нэг тийм ийм аргалт болцсон байхгүй ингээд ер нь ингээд мэдэрдэг болцсон гэх юм уу да. За одоо бол энэ тэг болохгүй байгаад эхлэхээрээ ч өөрийгөө энэ гадарлаад эхэлдэг. Тэгэнгүүт нөгөө ухамсар нь илүү мэдрэмжээ контролдод явчихдаг ч юм уу. Заримдаа бол би мэдрэмжиндээ шууд юу өгөөд явдаг ч юм. Ингээд нэг ийм энэ зөвхөн над дээр хэрэгж юу байж болно. Өөр хүн дээр энэ бас тохирохгүй ч юм уу байж болно ш. Тэгэхээр хүн болго өөр ингэсэн нэг тийм арга барил ч юм уу болох юутай хэрэгтэй байх гэж бодож байгаа. Тэгээ миний хувьд бол тийм мотивашн биш. Discussion гэх юм одоо ийм шийдвэр гаргалт. Тэрс мотивашн. Одоо жишээлбэл би бол шийдвэр тэгнэ гэж шийдвэр гаргая. Тэгээ тэрийг хийдэг. Тэрнээс биш тэрний төлөө чи ингээл өдөр болгон тэрийг хиймээр санагдсан тийм нэг юм мотивашн аваад амар юм хиймээр урам зоригтой өдөр эсвэл ингээл тийм урам зориг өдөр байна. Тэгэнгүүт нэг юм урам зориг хайгаал юм ингэж явдаг. Ингээ надад бол мотивашн гэдэг зүйл төр нэг тийм сони биш юм уу ингээд тий ингээд яг л би нөгөө шийдвэр гэдэг зүйл дээр амар фокуслдог учраас. Тэгээ сая би ингээл ямар санда бассейны өн дээр яж хахад чи нэг сар сая ингээд би хүт тусанд сэлж байгаа байхгүй нөгөө хаавал дүүрэг дээр юу тас одоо халуус тасраад гэх юм. Тэгээд ер нь би ганцаараа сэлсэн л хүмүүс яагаад гэвэл нөгөө хүт ингээд амраагүй. Тэгээд тэндээс би ингээд хүтэн би бол шийдвэр гаргацсан болохоор хүтэн байсан ч бүлээн байсан ч надад ямар ч хам байхгүй. Тэгээд нэг хүт тусанд сар гараа шухуу сэлдэг. Би чи 2 цаг ингээд ер нь сэлдэг. Хөлд ингээд юм чичрээд гарч иж байгаа байхгүй. Тэгээд яг угаасаа шийдвэр гаргацсан болохоор мэдрэмж нь бол хүт тусанд би гоё мотивашнлог мэдрэмж бол авахгүй л байгаа юм л да. Тий. Тэгтээ ингээд би ингээд шийтцэн ингээд өөрийнхөө шийдвэрт би амар хайртай. Тэгээд би шийтсэн учраас гэж ингээд дотроо ингээд бодож байгаа учраас тэрийг би ингээд одоо хийх команд өгч байгаа. Тэгээд мэдээж ус руу ороод ингээд угаасаа л мотивашнлог биш л ингээд гэлээ. Тий ингээд төвхтэй л байна. Орооч төвхтэй л байна. Тийм байна. Тэгтээ яг дуусахтаа ингээд би өөрийнхөө үгэнд орсон гэдэг үр дүнд хүрж байгаа. Гараад гоё шүү дээ. Тий өөрийнхөө үгэнд орсон. Тэгэл бол. Тэрнээс үр дүн гарсан гэдэг нэг сайн биш. Би зүгээр өөрийнхөө үгэнд би өөрөө орсон. Тэгэл бол ингээд тэгэхээр нөгөө нэг юм ухамсар мэдрэмж хоёр маань юм багаар ажиллаад байгаа ч юм шиг. Ингээ миний хувьд бол ингээд нэг те тэгсний би амар өөрийнхөө би ингээ шийдвэрийг биелүүлчих хэр ч юм амар тийм мотивашнл болчихдог байхгүй ингээд юм.
би тэгчлээ шүү дээ. Тийм ингэчлээ гэх нэг нүд мөдсаал нэг миний нэг юм ухамсар мэдрэмж хоёр гоо хөөх ингээд нэг багаар ажилтдаг. Ингээд багаар ажиллаад чи ингээд сургах нэг тийм аргыг ч юм уу олцсон юм шиг байна. Тийм байна. Яг нэг юм. Яг миний дотор яг үнэ хэлэхэд хоёр ер нь хүмүүс болон дотор нэг юм өөр хүмүүс амьдраад идэм шиг байдаг шүү дээ. Гинтхэн тийм мөнгөтэй мөрлөгаал заримдаа миний сүнс орж ирэхгүй байна гэсэн яаж ба гэхээр нэг юм гонээр нь тийм өдөр өдөр заримдаа бүр яаж ба гэхээр өдөр байдаг те. Ингээд бүр ингээд болж өгдөг юм те. Тэгэнгүүт ингээд чи яац вэ гэхээр ингээд зам шилтэлгүй те. Яг нэг юм саанд орчлоо. Хэрхэн аз жаргалтай болох вэ гэдэг ч байгаа юм л та. Гэсэн чинь нэг үг үрж ирэнгүүт хэцүү зүйл бүртгүүлээ наатаа дуус гэдэг байхгүй. Тэр яг айгүй саанд орж ирж байна. За манай хамгийн сүүлийн асуулт маань. За айгүй ерхий нээлттэй асуулт байгаа. За та магадгүй хүүтэй эсвэл охинтой байгаад ганцхан сургамжийг үлдээж чадах юм байна. Тэгвэл тэр нь юу аах вэ? Ганцхан сургамжийг үлдээх гэвэл те. Тэр бол ер нь бол би бол юу гинэ. Яг өөртөө л яасан. Миний ингээд би бол амьдралаасаа ингээд зарим хүмүүсийг явуулахыг аягүй хүсдэггүй гэх юм. Хүмүүсийн итгэлийг алдахыг хүс. Би ингээд ингэчүүл энэ хүн ингээд дахиж хизээч ингээд надтай харьцахгүй болно. Хүний итгэлийг ер нь ингээд хүн биш те. Надад бол одоо би ингээд өнөөдөр хэрвээ ч амжилттай гэж тодорхойлох шалтгаан миний ард зөндөө тийм хүмүүс баг. Тэрс би амар юм ер нь бол би тийм чадвартай хүн биш юм зүгээр л ингээд ийм өөр юм хийж чаддаг хүмүүс байдаг. Тэр хүмүүс л надад итгэдэг ингээд би буцаага тэр хүмүүсээ би ер нь амьдралдаа ингээд орж ирсэн сайн хүмүүсийг л тэрийг би хөрөнгө гэж үздэг байхгүй. Би ингээд ер нь явуулах хүсдэггүй. Тэр миний гэр үйлчлэгч байна уу? Миний жолооч байна уу? Миний ажилт би сайн жолооччдтэй шүү дээ. Ингээд миний тэр ямар юу байна уу? Би ингээд тэр хүнийг ингээд нөгөө сэтгэлийн сэвтээчгүйсэн ингүүлжгүйсэн гэдэг ингээ хамаа намаагүй яахыг хүсдэггүй. Ингээд тийм амьдралс өнөөдөр тэгэхээр би бол миний хүүхд чи амьдрал дээр чи ийм сайн хүмүүс орж ирдэг. Гэхдээ эдгээр маш цөөхөн тоотой байдэн шүү. Тэгэхээр чиний амьдрал ингээд хэцүү бэрхшээлийг чи ганцаараа давт юм биш. Ингээд нэг ийм багаар тиймэр ер нь бол хүний хорвоогдөг чи явдаг учраас ингээд тэр хүмүүсийг чи алдахгүй байхын тулд амар ингээд тийм хичээгээрээ те уучлахгүй хэвчээ бол уучлахгүйгаад ингээд би ч юм алдмааргүй байна те би хамт баймаар байна би ингэмээр байна гэд тэр нь альч харилцаан дээр үж болно шүү дээ ажлын харилцаа юм найз нөхдөд харилцаа юу ямар ч харилцаан дээр те тэгэхээр ийм хүмүүс одоо тэр бизнес мэдчихин ч яг адилхан амжилт үзүүлж байгаа шалтгаан би яаж байгаа юм биш миний ард бас амар маш сайн багш байгаа ийм юм баа тийм юм ба. Гэхдээ тэд нар сэтгэлээс хогинж байдаг би зөндөө хүмүүст үнэхээр сэтгэлээс нь ч өгдөг. Тийм хүмүүсийг би алдаад буцаагаад хизээч нөгөө орлуулж чадахгүй би айгуух тийм зовж үтсэн учраас нөгөө ер нь бол би ингээл за энэ бол миний алдахгүй хүн дээ гэл ингээд дотор ботцсон хүн дээр бол би айгуух тийм хэлсэн хүндээ байхыг хүсдэг. Ингээд тэгээд ингээд юу ярих хүсдэг. Тийм учраас тэр хүмүүсийг алдахыг хүсдэг. Тэрийг хөрөнгө, тэрийг л миний хөрөнгө гэж үзэж байгаа ингээд. Тэгэхээр иймэрхүү хүмүүс эдэн шүү миний хөө битээ тийм хүмүүсийн итгэлийг алдаарай. Тэ? Тэгээд ийм хайртай хүмүүс ийм хүмүүсээ битээ амьдралаасаа нөгөө юу ягараа айлхаар битээ явуулаарай, битээ ингээрэй гэл хэлнэ. Тэгж л хэлнэ. Тэгээ аав ээжийнхаа хүртэл аав ээжүүд би яг тийм хүмүүс харж байсан. Бид хоёр одоо сони ингээл анаа бид хоёр хооронд ярьдаг. Бид хоёр хоёрлах нь шүү. Тэгэхэд аруулаа. Мөртөө ингээд сонин би биентэйгээ хатуу хамаац системлөө уулзахгүй. Бүр ингээд гайхаад яагаад ингээд хэрвээ ингээд манайд бол ингээд өвдөөгүй ингээд гинт байхгүй болчихсон болохоор ингээд юу ч хийж чадаагүй байхгүй. Ядаж ингээд өвдсөн ч юм уу тэрний төлөө ингээл ямар нэг юм хийх боломжтойс бол бид тултлаа их байсан. Ингээд хийх юу ч боломж байхгүй. Ямар ч ингээд бүр юу ч байхгүй. Ингээд юу ч боломжгүй байсан болохоор ингээд одоо бол бид хоёр бол бие биендээ нэг хоёулахны юм л та. Тэгээ ягаад ингээд зарим хүмүүс ийм үнцэнтэй яг эцэгцэд баг яг явж хамгийн үнцэнтэй зүйл чинь тэ би бол ингээд амар амжилтанд тэр үд хүрсэн байсан ингээд амар дуртай машин том хаусанд байсан мөртлөө би ингээд амьдрах сонирхолгүй өхийг хүсээл би амар ганцаардаад би ингээд амьдрч чадахгүй өдөржингөө шаналаад тэр бүх зүйл намайг ингээд аврахгүй байхгүй яач чадахгүй. Тэгээ эндээс бол
тийм сайн хүмүүс байдаг шүү. Зарим хүмүүсийг амьд дээр нэг цаг гаргаад хайрлаарай шиг. Энэ дээр л яг эцээцт бол энэ дээр чинь хамгийн том одоо нөгөө аз жаргал гэдэг юм чинь байж иж магадгүй. Тийм учраас ингээд тэн дээр амирх ягаарай. Пойнтлоорой л гэж бол гэдэг тиймэрхүү юм бол хэлнэ. Яг бол би өөрөө бас ингээд эзэж орлуулж чадахгүйгээр ингээд машин чичэл би одоо компани 2 компанид дампууруулчаад одоо буцаагаар компаниуд өсч чинь гэж зарим өнөдийг зөндөө орлуулж чадсан юм л. Юунууд ажилтнуудыг ч гэсэн юм. Эсвэл тэгтэл зарим орлуулж чаддаггүй харилцаа, орлуулж чаддаггүй дурсамж, орлуулж чаддаггүй юмнууд гэж ингээд хайгаал идэх те. Тэгэхээр нэг тийм амар хангасан амьдралаа түлхээ ичих вэ гэж бол айгүй зүгээр санаа зовхон. Тийм учраас яг энэ рүү ач холбогдлоогоорой төгөлж мөнгөгүй байсан ч гэсэн ингээд нэг юм юу ан шүү хүчтэй байна, happy байна. Бүрэн байна. Тий, хүчрэх байна. Тэ ийм байна. Тэ буцаага тэдрүүдээ олно. Эдрийг бол дахиж олоод дахиж бий болгож чаддаг юм гэж байна. Чаддаг юм гэж бас байна шүү гэдэг тиймэрхүү point бол чиглэл баг. Хэвээ гайхалтай мессеж байлаа. Баярлалаа. За ерхэд нь бол энэ удаагийн дугаар маань өндөрлж байна. Тэгээд өөрийн үнцэнтэй цагаа гаргаж одоо бидэнтэй маш үнцэнтэй нандин зөвлөдөө хуваалцсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За ингээд өндөрлж байна. За энэ удаагийн дугаарыг Германы Brain Active-ийн туслалтаар та бүхэнд хүргэж байна. За Brain Active бол урд өмнө зөндөө ярьж байсан учраас та бүхэн маань аль хэдийн танил болсон байгаа. Гэтэ дахин давтаж ярихад бол Brain Active маань болохоор хүний тархины ерөнхийд нь бол амин тэжээл амин сүнс нь болох тийм нэмэлт бүтээгдэхүүн байгаа. Тийм учраас ирээдүйн ингээд ойрд анхаарал чинь төвлөрөхгүй байна. Аль эсвэл аюу мартамгай болсон байна гэдэг ч юм уу иймэрхүү асуудалтай. За нэг ялангуяа офс дээр суудаг, офс дээр маш их хэмжээгээр толгоогоо ажилладаг, ингээд стресстэй хүн байх юм бол тэний Brain Active угаасаа гэж зөвлөмөр байна. Энэ дотор байгаа нэмэлт амин тэжээлүүд нь болохоор хүний тархинд хэрэгтэй. За нэг ялангуяа тархины neurotransmitter-уудын одоо тархины доторх мэдээлэл солилцож байгаа энэ одоо ургуулуудыг нь маш дэмждэг омега 3 зэрэг агуулгдсан байгаа шүү. Тэгээд та өөрт хамгийн ойрхон эмийн сангаас худал авах боломжтой байгаа.